Эрдэнэт үйлдвэр одоогоор 22 сая тонн хөдөр боловсруулж 443 сая тонн зэсийн баяжмал, 41 тонн молибдены баяжмал үйлдвэрлэжээ. 1 куб метр хаягдалд агуулгадах зэсийн агуулмж өмнө нь тэг 1.6% байдаг байсан бол багассаар одоо тэг 1.5% болжээ. Тиймээс Эрдэнэт үйлдвэрээ өргөжүүлэх шаардлага гарсан байна. За одоогоор жилд 1.1 сая тонн хөдөр боловсруулж байгаа тус үйлдвэрт цаашид 30 гаруй жил ажиллах нөөц үлджээ. Түүний дараа үйлдвэр хэрхэх талаар тодрууллаа. Тэнд хамгийн том асуудал бол ерөөсөө уурхайг нээхэд, уурхайг хаах, түүнээс цааш яаж амьдарч хөгжих вэ гэдэг асуудлыг тодорхойлохыг хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох ёстой гэж хэлж үздэг. Тэгэхээр энэ дэр зөвхөн нөөцийн хэмжээгээр тухайн үйлдвэр ажилдаа зогсохдоо биш. Энэ нөөцийг ашиглах явцад бий болсон тэр материалын бааз мөнгө хөргөнийхөө боломжн дээр тулгуурлаад цаашаага хөгжих. Зэрэгцээд одоо бий болсон тэр суур материалын бааз дээр тулгуурлаад өөр үйлдвэрлэл хөгжих, өөрсдөө олж авсан туршлага мэдлэгээрээ цаашаа энэ уул уурхайн салбарыг хөгжүүлээд явах энэ боломжийг бид олж харах ёстой. Үйлдвэрийн үндсэн цех болох засвар механикийн завууд дээр түшиглэн Эрдэнэт үйлдвэр цаашид түшиглэн хөгжих зорилт тавьжээ. За учир нь энэхүү завуудад машин механизмын 10,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Зөвхөн энэ оны эхний 9 сарын байдлаар 349 тонн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Гол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бол одоо энэ улын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн терм, ботлууруудын хойгнууд, тэдний дагалдах эд ангиудыг үйлдвэрлэдэг юм. Сүүлийн жилүүд бол бид нэр импорт орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвөө гаргаж ажилласнаар бол одоогийн байдлаар бол өнөөдөр энэ жилийн байдлаар бол бид нар одоо 3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллаж байна. За энд бол бид бол өөрсдийнхөө үйлдвэрийг бол одоо ингэж харж байгаа юм л да. Үйлдвэр зогссон одоо хөдөр дууссан үед бол манай үйлдвэр бол машин механизмын үйлдвэр, уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэдэг үйлдвэр болно гэж харж байгаа. За тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн машин механизмын завуудад одоо таны харж байгаа экскаваторын одоо энэхүү шанхыг үйлдвэрлэж байна. За яг энэхүү шанхыг одоо гаднаас импортоор авал 400 гаруй сая төгрөг болдог юм байна. За харин дотооддоо үйлдвэрлэлд одоо 200 сая төгрөгөөр буюу одоо 2 дахин бага өртгөөр үйлдвэрлэх боломжтой. За яг энэ мэтчлэнгээр одоо Эрдэнэт үйлдвэр одоо 40 жилийн дараа яг энэхүү машин механизмын завууд дээрээ тулгуурлан цаашд үйл ажиллагаагаа явуулах ийм төлөвлөгөөтэй байна. 30 жилийн дараа засвар механикийн завод үйлдвэр болтлоо хөгжинэ гэсэн төлөвлөгөө гаргажээ. За зөвхөн үүгэрч зогсохгүй 2008 оноос хойш Эрдэнэт медикал онцлогоо амжилтны төвийг барьж байгуулан ашиглалтанд ороход бэлэн болжээ. 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар болсон энэхүү эмнэлэг Монголдо хийгдэггүй олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх юм байна. Тэр хэмжээний боловсон хүчин тоног төхөөрөмжийг бэлтгэжээ. Ингэснээр Орхон аймгийн хөгжлийн бас нэг хөшүүрэг болно гэж харжээ.